Хүн энэ бол Homo sapiens төрлийн төлөөлөгч, энэ бол эрэгтэй эмэгтэй хүн буюу хүүхэд, энэ бол хувь хүн. Эрх энэ бол тань заяагцсан буюу зөвшөөрөгдсөн боломж, хуульцсан утгаар навч үзвэл баталгаатай эрх чөлөө юм. Хүний эрх гэдэг нь та зүгээр л хүн учраас танд байх ёстой бүх эрхүүд юм. Энэ бол хувь хүн таны л эдэлх эрх юм. Тухайлбал эрх чөлөөтэй амьдрах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх эрх гэх мэт. Гэхдээ хүний эрх нь хүн бүр зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд дэлхийн аль ч өнцөг болонд амьдарч байгаагаас үл хамааран бүх хүмүүс адил тэгш эрхтэй байх ёстой. Хөгшин залуу, баян ядуу, тамирчин, дуучин, талбайн цэвэрлэгч, Монгол, Африк, Албан энэтхэгч бай. Христлал буддын шашны аль нь ч шүтдэг бай. Огт шүтдэггүй ч бай. Таны аав ээж, хөр шүттэй нь ялгаагүй бүгдээрээ л адил тэгш эрхтэй. Тавчхантай бол хүний эрх ертөнцийн бүх хүмүүст хамаатай. Нэгдсэн үндэсний байгууллагаас нийтдээ хүний эрхийн 30 орчим төрлийг тодорхойлсон бөгөөд эдгээр эрхүүдийг хүний эрх гэж нэрлэж болох юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1948 онд хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг баталж түүнд хүний эрхийн гол эрхүүдийг тусгаж өгсөн бөгөөд энэ нь хүн төрлөختн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн тухай анхны суурь баримт бичиг болсон. Гэхдээ энэхүү тунхаглалыг шууд зохиогоогүй. Хүү нэгдлийн үед хүний эрх гэдэг зүйл байгаагүй. Хэрв та хүчтэй эрх мэдэлтэй нэгний талд байсан бол та амар тайван амьдрах боломжтой байсан. Хэрв сул дорой нэгний талд байсан бол бүх зүйл эсэргээр байдаг байж. Гэтэл агуу Сайрус гэдэг хүн энэ бүхнийг өөрчлөхөөр шийдсэн. Вавилоныг эзэсний дараа тэр хувьсгал хийжээ. Тэрээр бүх боолуудыг чөлөөлж хэний талд байгаагаас үл хамааран хүмүүс өөрсдийн хүслээр шашин шүтэх хэрэгтэй гэж хэлжээ. Түүний үгийг цилиндр хэлбэртэй шавраар хийсэн баримлдэр бичиж Сайрусын бортог гэж нэрлэжээ. Ингэж хүний эрхийн асуудал анх үүссэн ажээ. Хүний эрхийн талаарх ойлголт санаа нь Грек энэтхэг тэгээд Ромд хурдтай тархаж хүрсэн. Ромд хаан ямар нэгэн хууль зарлиг гаргаагүй байхад иргэдэн тодорхой ёс журмыг даган мөрддөг байсан. Энийг жам ёсны хууль гэж нэрлэжээ. Гэхдээ эрх баригчид энэхүү эрхийг уландаа гიშгэж байлаа. Мянган жилийн дараа Англи улсад хинч бүр хаан хүртэл ард иргэдийн эрхийг хэрэгсгүй болгох эрхгүй гэдэгт Английн хааныг итгүүлж чадсан. Ингэж хүний эрхийг хүлээн зөвшөөрч эрх баригчдаас хараат бус болсон талтай. Британд босгочид өөрсдийн тусгаар тогтнолыг зарлаж, хаанд бүх хүмүүс адил тэгш эрхтэй төрдөг гэдгийг ойлгуулж чаджээ. Хаанд энэ санаа тааламжтай байгаагүй боловч тэрээр энэ бүх бослохыг зогсоох чадалгүй байсан болохоор хүлээн зөвшөөрсөн байна. Тэгээд эцэст нь Америкийн нэгдсэн улс байгуулагджээ. Харин Францчууд цаг алдалгүй өөрсдийн эрхийн төлөө бослого дэгдээсэн. Тэдний эрхийн жагсаалт арай урт байсан бөгөөд энэ эрхүүд нь зохиомол биш харин жам ёсных гэж зарласан. Ромын жам ёсны хууль нь жам ёсны эрх болсон. Харамсалтай нь энэ нь хүн бүрийн сэтгэлд нийцээгүй. Франц улсад Наполеон хэмээх генерал шинэ ардчлалыг түлхэн унгаан өөрийгөө дэлхийн эзэн хаанаар өргөмжлөхөөр шийдсэн. Тэр өөрийн хүн зүйлдээ бараг хүрч чадсан. Гэхдээ Европын улс орнууд нэгдэн тэрнийг ялсан. Ингээд хүний эрх нь дахин хүмүүсийн гол сэдэв болон хувирсан. Бүх Европ даяар хүний эрхийн талаарх олон гэрээ хэлцэр хийгдсэн. Гэхдээ энэ зөвхөн Европт хүчинтэй байсан юм. Дэлхийн бусад улс орнуудад дүрмийг хэрэгсдэггүй байлаа. Европын томоохон улсад дэлхийн бусад орнуудыг эзлэн дайн байлдан хийсээр л байсан. Тэр үед энэтхийн нэгэн залуухан өмгөөлөгч Махатма Ганди бүх зүйл хэмжээ хязгаартай гэж хэлсэн байдаг. Тэрээр хүчирхийллийн эсрэг зөвхөн Европт байгаа хүмүүс биш, дэлхийн бүх улс орны хүмүүс өөрийн гэсэн эрхтэй гэж хэлсэн байдаг. Эцэст нь Европчууд хүртэл энийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Гэхдээ дэлхийд дахинд хоёр том дайн болсон. Гитлер дэлхийд амьдарч байгаа еврей үндэстнүүдийн бараг талыг нацистийн аимшигт хорих ангиудад хорж, ойролцоогоор 90 сая хүний амь насыг хөнөөсөн. Хүний эрх нь урд өмнө нь хизээч тийм мөхлийн эрмэгтэй тулгарч байгаагүй бөгөөд дэлхийд дахинд зайлшгүй өөрчлөлт хэрэгтэй болсон. Тэгээд дэлхийн улс орнууд нэгдэж нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулсан. Энэхүү байгууллага нь хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үндсэнд итгэх итгэлийг дахин батлах гэсэн үндсэн зорилготой байгуулагджээ. Гэсэн хэдий ч энэ хүний эрх гэд байгаа зүйл яг юу юм бэ? Энэ хүний эрх нь эртний Сайрус хааны бүтээл байсан уу? Эсвэл эртний Ромын хууль байсан юм уу? Эсвэл Франц улсын тунхаглал юм уу? Ингээд харахад хүний эрхийн талаар бүгд өөр өөрсдийн үзэл бодолтой байсан байна. Гэхдээ Эленор Рузвельтийн удирдлагын дор бүх нийтэд зориулсан хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бий болгосон. Францын жам ёсны эрх нь хүний эрх болон хувьсан өөрчлөгдөжээ.
Ингээд товчондоо саяар үсгэгч бүх хүмүүс адил тэгш эрэгтэй байх ёстой гэж хэлэхээс өмнө хэдхэн азтай хүмүүс тодорхой эрх эдлэж байсан. Мөн хүний эрхийг шууд хүлээн зөвшөөрөөгүй. Инхийн тулд хэдэн мянган жилийн дайн байлдаан явуулж, тунхаглал баталж, дахиад л хоорондоо байлдаж явсаар эцэст нь хүмбэр хүний эрхийг эдлэх ёстой гэдгийг дэлхийн нийтээрээ ойлгосон. Өнөөдөр бид цахим болон бодит ертөнцид ташаа мэдээлэл, өлсгөлөн, ядуурл, уур амьсгалын өөрчлөлт, шудраг ус байдал, хүний эсрэг дайрал зэрэг олон тооны хүнд сорилттой нүүр тулгарч байна. Бидний эрх замхарч байна уу? Хүний эрх хаана оршдог вэ? Хүний эрх хүн бүрд оршдог. Бидэнд өөрсдийн эрхээ мэдэх, олж авах, хамгаалах боломж бий. Хүний эрхийн түгээмэл тунхаглал өнөө хүртэл бидний төлөө дуурч ирсэн. Түүний 30 зүйл нь үнэт зүйл, хэл хязгаар, соёлыг даван туулж бид бүгдээрээ төрхөөсөн эрх чөлөөтэй нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш гэдгийг тунхагласан. Хүний эрхийн түгээмэл тунхаглал биднийг нэгтгэдэг. Өнөөгийн хүний эрхийн эсрэг дайралтыг няцаахын тулд засгийн газрууд, хүний эрх хамгаалагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд бүх хүнийг хамарсан хүчирхэг өргөн хүрээний холбоо бидэнд хэрэгтэй. Энэ жил бидний эрх чөлөөний төлөө зогссон хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсны 75 жилийн ойг тэмдэглэж байна. Одоо таны ээлж тантай зөв цуурайтах өөрийн эрхийг бол өөрийн болго түүний төлөө зогс. Хүн бүр нэр төр эрх чөлөө шудраг ёсны төлөө хүний эрхийн төлөө тэмдэс.